Одоо бичлэг гэж байна. Now hermosa. Now bonita. See? Sí, ahora sí. Más o menos, más o menos. We are going to work. Ah, ven, falta. Өнөөдөр манай шинэ дуучин. Амжилт хүсээрээ. Бид гуравт. Where are they? Манай гэр яг автобусны буудлыг нь хажууд байгаа л амар гоё сандалтай. Гадаа гарч ирлээ гэж бодоход ер нь ингээд сандалтай. Манай хөөрхөн жижиг юм шиг ирж байна. Эмэр харагдчих. Манай драмер бид хоёр ч баг 3 жил ажиллаж. Best drummer. Best drummer ever. Oh, nice. Sí, porque. İyi akşamlar. İyi akşamlar. Canlı müzik. Canlı müzik. 3 kişi mi? 3 kişi. Tamam. Tamam. No saben mi nombre, ¿verdad? Бэлтгэлээсээ гараад ирчээд байж. Хоол хийж байна. Ундаг. Эндэртээ ороод штэ. Хар кафетэй. Гэнч өрөн байна. Энийг бараг бүгд мэддэг баха. Өрөн гэдгийг. Тэгээд баг зэргийн талхтай хар идэх гэж байна. Гэж байна. Гоё юм үзэж байгаа. Тэднэ. Бизнес авшины бүр байнга ясааж байгаа. Амар гомдтой. Өрөөгөө яг гэр шиг болгож байгаа байхгүй. Тарам. Guys. Фитнес гэж. Тэр унтахаас өмнө хоолой бичлэмжлээ гэдэг. Өөр шүнжэнгөө дуулцаж чинь хоолой жоохон ингээд сонирмолчих. Өнөөдөр дэлгүүр орж ус авахгүй бол би өглөө ууг нь усууд гэсэн усаалаад. Юм нэ сонсноо сайн. Өнөөдрс фитнес хийж байгаа бас. Влог болгож оруулдаг юм уу гэж би бодсон. Дан ганц би рил хийгээд яваад байгаа байхгүй юу? Нипи бол нэр үнэхээр өөрчлөгдөж байна. 7 хоногор би юугаа харъя гэж бодож байна. Килограмм чиглэлээ юу гэж бодож байна. Хаач таймер юм дээ. Таймер. Гарима. Манай энэ орны хажууд нэг залгуур байдаг байхгүй юу? Би тэр залгуурыг би ингэж холбоцсон. Энэ бидэг залгуурыг ишийг урцгах болгоод ингээд ишиг болгоо хийдэг байхгүй. Тэгээ бисээ уцаа цэнгэлж гинэ гэж бодоод өөрөө бодож хооронд уцаа цэнгэлж гинэ гэж бодоод тэгсэн чинь энэ залгуураа би залгаагүй байх уу? Яа миний уцаа 10% би одоо фитнес дээрээ бараг цаг гарan байна. Тэгэхээр чинь өөр урчлаа. Яа. Нэг ч байхгүй болчих шин. Гата. Хутан маш байна. Дээрээ бэлтгэлээ хийж манай энэ чинь амар олон бүжигчин акробатчин байдаг болов.
Өчигөө бороо орсон. Газар дээр бол нэг усгаас бол татаагүй. Where is this? Өчнөөс амарх байх. Телевиз авч байна. Усан мас линч бол мэдээлэл юм байна. Нэг хоёр юм шигдэл ерөөсөө саллаа гэсэн чинь амьдрах шиг боллоо. Өнөөдөр надад бүр ямар ч бэлтгэл хийх учралгаа. Яг үе. Надад гихтэй гаа байгаа. Бирээсээ ойрт нөө чихрийн хэрэглээгээр ингээд танаад чихэрлэг юм ер нь идэггүй хаа чихэрлэг зүгээр жимс л идэж байгаа. Тэгээд кофе. Хөөхгүй наад ямар ч чалаа. Надад гаа байгаа гэсэн чинь өө гаагаас гэртээ хүрсэн шүү дээ. Надад нэр гаатай бохоо. Хэрэгчлээ. Ингээд амар чихэртэй бохоо. Айгуу болон хаан гарчдаг. Фитнес дээр. Миний чихэр чинь ажиллаж байгаа гэж бодож байна. Нөө. Яагаад ч миний хуцас цэний өнөдөр дууссан бэ? 10%. Тэнэлээгүй байна. Тэнгүүтээ миний чихэр ч өнөдөр коннектлэх байна. Энэ хуцастай. Яагаад ч. Тэгээд өөр ингээд амар ганцаархнаа бэлтгэл хийхэд дуу сонсоогүй яхад надад жоохон эвгүй байгаа гэдэг. Тэгээд энэ юм зүгээр зүүцэн байна. Анх удаа бараг энэ аян дээр би амар юутай хийж ирч хүч авахыг оролдож хийж байна. Өчмийн дэлгүүр авах гэж. Ama aynı o arkadaşta da ya. Bağlantılar var ya, bağlantılar bilemiyorum. Şimdi şey çıkardılar. Вау, миний үсэг хэвээр. Өнөөдөр би амарч байна. Гадаа хутан байна. Гадаа хутан байгаагүй ерөөсөө мэдэхгүй. Жохон нэмийн хуцлаа гараад ирчих шиг боллоо. Гэтэ хүмүүс алийг надтархуул хуцалсан юм байна л да. Гэтэ би бол жохон хүтэн мэдэрч байна. Жоо гарсан дээр нэг гоё кофе уугаад ч юм уу. Гэтэм үү гэж бас бодож байна. Гэтэ бас хайр мөнгс надад байна. Сонирхолтой байна. Би энэ яг энэ тлийн замаар ерөөс явж үзээгүй. Би өөр түүхч юу яач вэ? Энэ хажууд талд ямар таашны сургууль ах шиг байна. Сая би нэг буудлын менежертэй таарлаа. Нааг сая яг харахгүй өргөж штэ. Сайн минь нөө гэдэгс чаа. Сайн уу гэлдэж. Иймэрхүү энэ одоо 11 сар гарчихсан заяа. Энд бол ерөнхийдөө бол өвлийн улирал нь бол эхэлчихсэн байгаа. Тэгээд одоо ер нь бороо ороод байгаа. Ойр ерөнхийдөө хоног дандаа. Тэгээд их их бодлоод ер нь бол хаагдсан байна. Өвлийн улиралд маш их олон бодол ерөөс энэ нэг ажиллаад байдаггүй. Яг л жуулчт нь яг 100 нэлийн хөвчлээ ирээд идэг. Өвөл болохоор хөвчлээ дандаа Герман жоохон хөвшин хүмүүс ирж амардаг аахгүй юу? Зун нь болохоор илүү Орос, Украин ч юм уу бусад илүү хүмүүс ирээд тэгээд зундаа бүх бодлоо ажилладаг. Биш гацгүй хацраар гаргаж шүү дээ. Гайваа. Бичлэг хийж байгаа хүү гэж gaadаггүй юу? Тэр нь гэж байгаа би энэ зам энэ ишиг явах гэж бодож байна. Тэг ямар тач
өвөл нь болохоор одоо Оросоос ч юм уу, Украинаас ч юм уу янз бүрийн тийм хүмүүс ирж амрах нь илүү бага байдаг. Ер нь бол байдаггүй. Би хэзээ ч өвөл нэг Орос ч юм уу, Украин ч юм уу тийм хүмүүс бодоод юус харж байгаагүй. Харин өвөл монголчууд бас ирээд идэг шүү. Монголчуудтай бол ер нь таарчсан. Тийм ээ. За, нөгөө газар уулдъя. Миний хүүхд очтой ганцхан мэддэг хөгшмийн дэлгүүр гэнэ. Тэр үүдэндээ соёл ноттой. Ягаад? Тэрэндээ хөгшмийн дэлгүүрийг яаж орлох албагүй бом. Миний тандэгч. Атраад инеч. Надад энэ микрофоны залгуур хэрэгтэй байна. Тийм ийм байсан болохоор энэ аваагүй шүү дээ. Энэ нөгөө нэг микрофон merhaba. Ne kadar? Bu 1150 lira. İyi. 1150. Bununla birlikte hepsi. Aldı. Хоёрхан л үлдсэн байгаа гэж. Окей. Aldı. Энэ хүмүүсийн үрээр мэл. Энийг ч тав хөөртэй дий. Ay bu benim bana bayağı uzun. Salıyor mu? Mongol. Kim alıyor bunu? Solistmiş. Öyle mi? Şarkı söylüyor. Otelde mi? Bize bir tane şarkı söyler misin? Çok güzel oldu. Ben de bay bay diyorum. Merhaba. Hayırlı olsun. Bye bye. Bay bay. Тийм гоё нэрхтэй газар эд штэ. Миний үсэг гата. Тийм нэрхтэй газар намайг оронгууд шууд энийгээд ийшээ явах байсан. Бод шиг явж ах юм. Би яагаад ийм инээдтэй гэдэм болов. Хүмүүс намайг хараад шолоод идэв. Өхөөрдөд идэг юм уу? Яг шохолоод идэв. Бүрд руу галах гэж байна. Хөөм дараг байгаасаа. Ямартаж ийм том айгу хүнд. Гэтэ надад бол насны юм болох байх гэж бодож штэ. Ийм микрофоны суурь авлаа. Суур штэ. Яа ингэж байхгүй юу? Яг ингэ гадаад хүмүүстэй амьдраад ирэнгүүт ингэж миний монголны юм уу бол ингэ бүр төвшин мөвшин бол зур ухаа байхгүй бол штэ. Сайхан би эхлээд анх бол энэ ч ирээд би англиггүйсэн штэ. Ярьж чаддгүй тэгээд ичс мичээд дуудлан бодлогоо амар санаа зовоол ичс мичээд ирдэгсэн чинь амар энэ нөгөө нэг юм колумб хүмүүс ч юм уу тий орсууд ч юм уу Украин амар тийм хатуу тийм дуудлагатай мөртлөө айгуу сайн яриад идэгсэн аахгүй юу ерөөсөө ичс санаа зовхгүй. Тэгэл би бас тэгээд би ер нь яахлаараа ичс санаа зовдیں۔ Угаасаа би ийм л дуудлагатай тийм юу улсад төрсэн юм чинь би яахлаараа өөрийнхөө юмнаас ичтэн гэд бодоод ичгүй ярьж хэлснээс хойш базар ярианы хэллэг ярианы хэвтэй болсон баг. Тийм ээ. 1500 гэж бодоод би 1500 гэж үнэхээр сонсын үгний нэг гэсэн чинь 1150 байсан байна. Тэгэхээр Монгол мөнгөөр чинь 115,000 төгрөг яг л тийм юм авч байна. За. Жохон тухтай бичлэг хийж авах газраар явна. Oh my gosh. Гитэс гараад явах юм. Яа. Мөнгөд гиз гарч чадах юм. 199 хэлж. Oh my god. Би нэр 82 орох гэсэн шүү дээ. 82 л чи орохын тулд ийшээ явахгүй тийшээ явна. Айгу. Яг ингэдэг байхгүй юу?
намайг дийлдэггүй. Яаж ичдэг гэж явна. Яа. Бүр амар хүн. Монголын яг тийм нэг зуны орой л юм да. Одоо бол би бол эдний бол зуны улиралд маш дургу. Өнөөдрийн цаад нэг юм мөн шиг хэвчээсэн. Сочом идэх газар боллоо. Гэтэ би юм идэх шүү дээ. Би өөр чаддгүй юм. Ооны өөр бодлооны газар байхгүй юу? Ийм замаар явбал ганцаар явах юм бол яах вэ? Гэрэлтүүлэг байхгүй. Ийм амар замаар ганцаараа алхах чинь гэдэг. Мундаг байгаас тээ. Энийг нэрт хүн гарч ирэнгүүт нь энийг өрөө зохино шүү. Тэсвэртэй явж байгаа болохоос айхгүй байна. Анх удаа нөгөө нүүж ирснээс хойш анх удаа дотоос сууж яваад тэгээд ингэж гэрээсээ гараад буцаж ирж үзэж байгаа байхгүй. Тэгсэн чинь би гэрийн үүдэнд автоосны буудлаад яг тэнцэл буухах гэж бодохгүй юу. Тэгсэн чи бүр айл хол авчиад намайг хайчлаа. Тэгэхээр энэ дэшигээ байгаа гэдэг нь заа гээл алхаа явчихна. Хүн гарч ирвэл хиншүү зодно ингээд. Сүнс гарч ирэл яхаа мэдгүй. Ямартайч би тэгээ хараа явчихна. За нэг иймэрхүү л байна да миний амьдрал өнөөдөр. Ингэсэн чи ямар гоё гэгээдээ санагдчихна. Тэгсэн чинь ер нь бол харахгүй байна. Миний утсаас жоохон ухаалаг болоод тэр юм уу? Жоохон цайруулж жоохон цагаан жоохон гэрэлтэй гаргаж байна. Яг өндөө бол гадаа маш харахгүй санагдаж байна. За тийм байна. За ямар тач төхөж байна гэлээ. За дараач өглөөг оролцъё. Бай бай.